амралтын өдөр юм энэ гэж. Энийг элэгдэрч гэдэг хүн одоо хэвлэмтэл ярьцлагаагаад мэдээж Эрдэнэтийн 50 жилийн ой гэдэг баярлаад явж. Баярлах өнөхмөл хүн ясны асуудал гэж. Магадгүй тийм ой санамж алдсан юм шиг гэж. Өөрөөр хэлэх юм бол оюу толгой Эрдэнэт гэдэг юм. Маш олон одоо бузар булаа. Ер нь яг одоо би энийг хэлж байгаа юм шиг л дээ. Энэ цаг хугацаа гэж. Монголчууд маань гэдэг юм уу? Элэгдэрж хинбэ гэдгийг бол таньж чадсангүй. Гэхдээ цаг хугацаа үүнийг харуулж байгаа гэж. Тэр хинбэ гэдгийг харуулж. Мэдээж бусад нөхдүүдийг харуулж оюу толгойн асуудал ерөнхийдөө намжчлаа даа тэгээд зарим хүмүүс бас эсрэг үслүүдлүүдээ хэлж лах шиг байна. Гэхдээ зөвхөн бодож шүү дээ. Тухайн үед одоо ерөнхий сайд байсан, тухайн үед сангийн сайд байсан, тухайн үед одоо оюу толгойн гэрээг хийсэн хүмүүс эдгээр гэдэг юм уу те. Магадгүй бидний төлөөлөгч гэдэг юм уу те. Өнөөдөр Монгол улсад ямар ч ашиггүй гэрээ хийсэн гэж. Энэ зүйл. Яг энэ ийм зүйл л дээ. Үндсэн хуулийн дагуу байгалийн баялаг ард түмний өмчгөө гэдэг. Тэгээ энэ бол одоо Монголын ирээдүйн ард түмний өмчгөө гэл ингээл хардаг, ярьдаг, боддог гэж. Ингээд яг баялаг олборлоод гараад ирэнгүүт энэ хэний ирээдүй вэ гэж асуух маягтай. Ий болчиход. Яг энийг тэ өөрөө цаг хугацаа хэлж л магадгүй оюун санаач гэдэг юм те. Энд одоо тийм далд ч гэдэг юм уу хийсвэр янз янзын юм бол одоо шаардлагагүй гэж. Энийг ойлгоход тийм доктор одоо мэрэгэн цэцэн байх шаардлагагүй зүгээр. Монголчуудын маань бидний нөхцөл байдал тэдний үүсгэсэн бодит байдлаар одоо гээлэрч гарч байна. Өнөөдөр Монголын ард түмний татвар 5 дахин нэмэгдсэн. За тэгээд замын хураамж гэдэг юм уу бүхэл зүйл төрлийн татвар дэлхийн жишгтэй хөгжлөө. Тэ. Тэгээд монголчуудын маань цалин тэтгэврийн хэмжээ хизээ одоо юу гэдэг дэлхийн жишгт хүрэх юм бол гэж. За удахгүй одоо тэгээд нөгөө амнатын хууль хэлэлцэжсэн. Амнатыг одоо багасгах тухай багасгах таарах байлгүй дээ одоо тэгээд тий. Гэдэг. За бусад улс орныг харахад бол амнат бол маш өндөр байдаг гэж. Зарим бүр 29% хүртэл байдаг. Монгол бол 5% байдаг. Үүнийг одоо 3% ч юм уу 2% ч юм уу болгоно гэдэг ийм зүйл яригдчихэж байгаа. Улс төрийн нөхцөл байдал. Тэгээ би энэ улс төрийн нөхцөл байдал гэхээсээ илүү энэ яг хөө том зургаар нь харах юм бол энэ ард түмний амьдрал юм л да. Хүмүүс битгий улс төржөөдөл гэдэг. Улс төр ерөөсөө биш юм. Энэ ард түмний амьдрал гэж ойлгох. Энэ үйл явц гэж. Тэгээ төрөөс гарч байгаа шийдвэрүүд нь улсын хурлаас гарч байгаа баталж байгаа тогтоол, хууль дүрм бүх зүйл нь ард иргэдийн амьдралд өндөр тусч байгаа энэ явдал гэж. Нөлөөлж байгаа энэ одоо бүх зүйл гэж. Тэ. Энийг л харж байна л та өнөөдөр. Тэ. Өнөөдөр Солонгос бол дундад цалин 15 сая гэдэг гэж. Гэтэл Монголын дундад цалин 2 сая төгрөг. Тэгээ ийм байжээж махных нь үнэ адилхан байж болж байгаа юм. Махных нь үнэ. За мөн татварын үнэ. Татвар төлөөс нь тэр Солонгостой адилхан байж болж байгаа юм. Тэ. Олон улс. Тэгээ яг олон улсын жишгт хүрж байгаа сайн хэрэг гэж байна. Тэ. Татвар, шийтгэл, торгуул бүх зүйл нь гэдэг юм а тэ. Төрийн хураамж гэж хэлэх нь зөв баг. Тэгэхээр нь улсын одоо олон улсын жишгт хүрж байгаа сайн хэрэг. Гол нь энэ ард түмний нөхцөл байдал, энэ орлого гэдэг юм уу, цалин, тэтгэвэр
Эн чинь өөрөө яг ямар стандартаар ямар жишгтэй байгаа бас энийг бас бодож үзэх нь зөв баг гэж одоо бодож байгаа. Хамаагүй одоо Монгол иргэдийн ажилчдын хөдөлмөрчдийн ард түмний одоо цалингийн дундаж хэмжээ нэг 15 сая байх юм бол үнэхээр олон улсын одоо жишгт байж болно гэдэг шүү дээ. Тэрийг төлөхөд одоо ямар ч одоо хил ам хийж шаардлагагүй гэж байна. Гэтэл өнөөдөр олон улсын жишгтгээд одоо ард түмнийг үсгийн чангалж. Өнөөдөр тэтгэврийн одоо хөгшид маань бол эм тариага байтах бод махаа идэж чадах, шүүгээ авч чадахгүй ийм байдал хүрсэн гэдэг шүү дээ. Маш олон хүмүүс ярьж байгаа. Энэ ганц миний асуудал биш гэдэг. Бүгднгийнх нь л асуудал байх гэж бодож байгаа. Би аль болох эерэг байхыг хичээж байна. Мэдээж Монгол улсын стандарт бүх зүйл нь олон улсын жишг төрх нь бол энэ бол хөгжлийн асуудал гэж. Хөгжил. Гэхдээ ард түмний эрх ашиг яагаад дэлхийн жишг төрөхгүй байна гэдэг энэ зүйлийг асуумаар байна. Тэгээ өнөөдөр замын хураамж нэмэгдээд зам эвдрэлтэй байгаа гэдэг энийг засахын тулд нэмж байгаа гэдэг юм ярьж байна. Анхнаасаа өргөнөөс нь зузаанаас нь идэж зам тавьчаад тэгээ ард түмнэр одоо ард түмний мөнгөөр тавьчаад тэгээд ард түмнөр нөхүүлнэ гэдэг чинь өөрөө шудраг ёсны зарчимч гэдэг юм уу те нэг хариуцлагын тогтцолтоонц гэдэг юм уу энэ ардчилсан үнэт зүйлээ хадгалсан энэ ардчилсан тогтолцоод Монгол улсад бас энэ бас яг хэд зөв зүйл байдгийг те мэдэхгүй гэдэг чинь. Тэгээ надад бол яг зүгээр болно гэдэг чинь. Хураамжаа төлж болно. Одоо тэр дэлхийн жишгийн төлж болно. Гэхдээ энэ арт иргэдийн авдаг 5-3 төгрөг цалин тэтгэврийн олон улсын жишгт одоо хүрэх хэмжээ. Ийм оюун бодолтой. Өнөөдөр гадаадын ажиллах хүчний татварыг тэгэлсэн хууль баталж чадсан юм чинь ард түмнийхээ энэ 3 сая хүнийхээ одоо татварыг тэгэлж хэмжээний тийм сэтгэл зүрх байхгүй байгаад би гайхаж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ оюу толгойн амнаатай зэсийн амнаатай 10% болгоч 20% болгоч хэрэгтэй шүү дээ. Бид нар тэгтээ тэргүй ашиг авахгүй байгаа юм чинь. Тэгээ тэр бусад асуудлаа шийдэх хэрэгтэй шүү дээ. Гэж бодож байгаа байхгүй. Тэр яг бүх зүйл шийдэл байгаа. Тэгтээ тэргүй Монгол улс өөрөө Монголын газар нутгад байгаа баялагийнхаа эзэд гэж байна. Дүрмийг баялагтай улс зохиодгоолохоос биш хөрөнгө оруулагч нар зохиох боломжгүй гэж. Өөрөөр хэлэх юм бол агаартай газарт улсад хөрөнгө оруулалт хийдгүү л байхгүй. Газартай баялагтай улсад хөрөнгө оруулалт гэдэг тийм ойлголт байдаг гэж. Тийм учраас өнөөдөр Рио-Тинтото гэрээг цуцлалаа гэхэд ард нь 10 Рио-Тинто Монголын оюу толгой дээр гэрээ хийх гээд очрлоод байж байгаа шүү дээ. Дэлхийн 200 гаруй улс байна. Дэлхий дээр ганц Рио-Тинто олборлолт явуулдаг биш. Олон улсын туршлага гэдэг маш том зүйл байдаг. Мэдээж энэ зүйлийг элбэгд орж олон улсуудаар явж олон долоо юм ярьж харууллаа. Маш олон төрлийн үдшилэг, маш олон зүйлийн тохиролцоо байдгийг бас харууллаа. Тэгээд ерөнхий сайд нэг тийм шудраг ёсны юм шиг тийм мэдээлэл хийсэн байна. Үүнд бол баяртай байгаа. Элбэгд оржиг одоо